Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдрал бас үйл явдлыг тоомлон хүргэе. Дэлхийн улс орны удирдагчид цуглан уулзаж байгаа. За энэ удаагийн уулзалтын гол зорилго нь дэлхийд одоо тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх хөгжлийн санхүүжилттэй холбоотой уулзалт Испаний Севил хотод болж байгаа юм байна. Энэ сарын 6 дугаар сарын 30 болон 7 дугаар сарын 3-ны хооронд болох энэхүү уулзалтын хүрээнд дэлхийн улс орны удирдагчид дэлхийн одоо тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох асуудлаар ярилцах юм байна. За энэ удаагийн уулзалтанд дэлхийн 50 гаруй орны удирдагчид оролцож байгаа. За мөн дэлхийн иргэний нийгэм санхүүгийн байгууллагын 4000 орчим оролцогчид энэ удаагийн уулзалтанд оролцож тулгамдж байгаа асуудлуудыг хэлцгээр цуглаж байгаа юм байна. За энэ удаагийн уулзалтын гол онцлог нь Америкийн нэгдсэн улс тэргүүтээ баян чинэлэг орнууд өөрийн хөгжлийн одоо тусламжийг танах болсонтой холбоотойгоор санхүүгийн дутагдал үүсэж байгаа. За энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор улс орнууд цуглан уулзаж байгаа юм байна. За дэлхийн хамгийн баян чинэлэг орнууд хөгжлийн хөтөлбөрт зарцуулах санхүүжилтаа татаж таньж байгаатай холбоотойгоор нэгдсэн үндэсний байгууллагаас 2030 он хүртэл твшүүлсэн доктортой хөгжлийн зорилтууд биелэх боломжгүй болж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн хөгжлийн агентлаг болох USAID-ийн санхүүжлыг зарцаах шийдвэрийг гаргасан. За мөн Герман, Их Британи, Франц зэрэг баян чинэлэг орнууд батлан хамгаалах зардалтаа илүү их мөнгийг зарцуулах шаардлагатай болсноос энэхүү олон улсын хөгжлийн тусламжинд зарцуулагдах хөрөнгө багасж байгаа юм. За үүнтэй холбоотойгоор Oxfam хөгжлийн тусламжтай холбоотой судалгаа хийдэг байгууллагын мэдгдснээр 1960 оноос хойш хамгийн их хэмжээгээр хөгжлийн тусламж танагдж байгаа гэж мэдэгдэж байна. За нүүб жил бүр 4.80 $-аар хэмжигдэх хөгжлийн санхүүжилтийн дутагдалд ороод байгаа юм байна. За Дэлхийн банкны мэдээлснээр 800 сая гаруй хүн өдөрт $3 хүрэхгүй орлоготой амьдарч байгаагийн дийлэнх нь сахарын цөлөөс өмнөх хэсэгт орших нутгуудад бол хүмүүс ядуурл илүү их нэрвэгдэж байгааг онцолж байна. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын гайлын тарифаас болоод дэлхийн худалдаа тасалдсан. За мөн ойрхон дорнд болон Украинд үргэлжиж байгаа дайн мөргөлдөөнтэй холбоотойгоор улс орнууд ядуурл болон одоо бусад нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төдийлөн анхаарлаа төвлөрүүлэх шаардлага байхгүй болсон ийм нөхцөлд бол уулзалт болж байна. За хилцэж байгаа асуудлын гол сэдвийн хүрээнд авч үзэх юм бол ядуу буурал орнуудад эрүүл мэнд боловсролын салбар дахиж гаргах чадварт гол нөлөө үзүүлж байгаа. Үрийн дарамтаас ангижрахад улс орнуудад тусалцаа үзүүлэхэд уулзалтын гол сонирхол бол чиглэж байна. За нүүбийн мэдээлснээр ядуу буурал хөгжилтэй орнуудын гадаад үр нь 15 жилийн дотор 3 дахин өссөн байна. За мөн талигач Ромын Пап Францисийн захиалгаар за мөн Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглицийн удирдсан саяхан нэг одоо гаргасан тайланд дурдсанаар 3.3 тэрбум хүн эрүүл мэнд гэхээсээ илүү хүүгийн үрийн төлбөрт мөнгө зарцуулдаг болох ийм байгааг бол танилцуулсан байна. За мөн шүүмжлэгчид дэлхийн 2 дугаар дайны дараах олон улсын санхүүгийн тогтолцоо болохгүй байгааг бол шүүмжилж байгаа. Гол нь бол Америк төвтэй Дэлхийн банк олон улсын валютын сангийн хэрэгжүүлж байгаа. Ялангуяа дэлхийн өмнөд хэсэг рүү чиглэсэн энэхүү бодлого бол амжилт олохгүй байна гэж шүүмжилж байна. За тухайлах юм бол энэ бодлогыг илүү амжилттай хэрэгжүүлэхийн тулд дэлхийн өмнөд рүү чиглэсэн улс орнуудын оролцоог энэхүү санхүүгийн салбаруудад нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. За 6 дугаар сард Нью-Йорк хотноо босон яриа хэлцээний үр дүнд Севилийн одоо энэхүү уулзалтын үеэр батлах нийтлэг тунхаглалыг баталгаар болсон байна. За энэхүү баримтчиг нь ядуурл үсгэлэн арилгах, гендрийн тэгш байдлыг хангах, татварын тогтолцоо, олон улсын санхүүгийн байгууллагуудыг шинжлэх зэрэг нүүбийн хөгжлийн зорилтуудад тууштай одоо ажиллахыг дахин нотолсон амлалтыг багтаасан. За мөн энэхүү баримт бичигт хөгжлийн банкудад зээлийн чадвараа 3 дахин нэмэгдүүлэхийг уриалж байгаа. За мөн зээлдүүлэгчийн нийгмийн заашгүй шаардлагыг харгалзан урьдчилан тооцоосны үндсэн дээр зээлийг олгож байхыг санал болгож татвараас зайлсхийхийн эсрэг илүү хамтдаа ажиллах ийм тал дээр одоо тохиролцоог бий болохоор тохирж байгаа юм байна. За мөн улс орнуудын эвсэл Севилийн амлалт нэртэй иймхүү баримт бичгийг гаргаж байгаа юм байна. За энэхүү баримт бичиг нь гадна дэлхийн улс орнуудын хөгжлийн зорилтонд хүрэхэд саад болж байгаа санхүүгийн сорилтуудыг давж туулнаа гэсэн энэхүү амлалтыг улс орнууд санаачлаг болгон олон нийтийн зүгээс гаргаж байна. За мөн энэ удаагийн уулзалтанд Замби улсаас нүүбийн суурин төлөөлөгчөөр ажиллаж байгаа Чолла Миламбагийн мэдгдснээр компанид ажлын хүрээнд улс орнууд хамтын ажиллагаагаа өрнүүлэх гэж байна. За гэвч бол зарим одоо энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагууд энэхүү одоо уулзалтын талаарх ялангуяа уулзалтаас гарч байгаа баримт бичгийг амбиц муутай гэж шүүмжилж байгаа. За дэлхийд даяар шудраг бус байдал, за ялангуяа орлогын шудраг бус байдал бол нэмэгдэж байгаад энэхүү уулзалт ямар нэгэн байдлаар хариулт өгөхгүй байна гэсэн ийм шүүмжлэлийг өгч байгаа юм байна.